Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө математикийн хичээлд оролцох хүмүүстээ математикийн сурах хүчгийг гаргаарай. Мөн та бодохдоо хэрэгэлдэг тооллын хүснэгтэй. За тэгээд тооллын хэрэгслүүдээ бидэнд байдаг соронзоо байж болно. Яман ундааны бөглөө байж болно. Бас лего шоо байж болно. Шагаа байж болно. Хэм хүмүүстээ. За тэгээ үзэг харандаа шугамаа бэлтгээ суугаарай. Сурах хүчгийнхаа 65 дугаар үдсийг нэ. Өнөөдрийн хичээлийн сэдэв дараалан нэмэх хасах. Дараалан нэмэх хасах гэж юу хэлж байгаа одоо ойлгож авахын тулд бүгдээрээ сурах хүчгийнхаа энэ 64 65 дугаар үдсэн дээр байгаа бодлогуудыг бодож ярилцсангаа сурцгаая. За эхний энэ зураг дээр ярилцъя бүгдээрээ. Сурах хүчигт өгөгдсөн зураг дээр хүүхдүүдийн тоглоомын тоог гаргах ёстой. За эхний 1-р хүүхдэд хэдэн тоглоом байна вэ? Түүнийг хэрхэн загварчлан үзүүлж вэ? За 4 тоглоомыг 4 дүрсээр төлөөлүүлсэн байна. За 2 дахь хүүхдэд байгаа тоглоомыг 2 дүрсээр төлөөлүүлж 3 дахь хүүхдэд байгаа тоглоомыг 3 дүрсээр төлөөлүүлжээ. Тэгвэл энэ 3 хүүхдэд гурван нийт хэдэн тоглоом байгааг бүгдээрээ сурах хүчигт өгөгдсөн загварыг уншицгаая. Нийт хэдэн тоглоом байгаа гэсэн 4 дээр 2 дахь хүүхдийн 2 тоглоомыг нэмлээ 6. Дараа нь 3 дахь хүүхдийн 3 тоглоомыг нэмлээ. Нийтдээ 9 тоглоом байгааг үзүүлжээ. Тэгвэл одоо бүгдээрээ өөрсдийнхөө тооллын хүснэгтэн дээр өөрсдөө байгаа тооллын хэрэгслээ байршуулъя. 1-р хүүхдийн 4 тоглоомыг төлөөлүүлж байрлууллаа. 2 дахь хүүхдийн 2 тоглоомыг нэмлээ. Одоо 3 дахь хүүхдийн 3 тоглоомыг нэмлээ. Нийтдээ хэдэн тоглоом байна вэ? 10 тоглоом хүрчээ хүүхдүүдээ хүрээгүй байна. Нийтдээ 9 тоглоом байна. Үнийг яаж бодох вэ? 4 дээр 2-ыг нэмээд 3-ыг нэмэх. Үнийг бүгдээрээ шугамн дээрээ ярилцъя. За эхний хүүхдийн тоглоом маань 4-ийн тон дээрээс эхэлнэ. 4 дээр 2 дахь хүүхдийн тоглоомыг нэмэхээр 6 дээр очтаа гэсэн. Одоо 3 дахь хүүхдийн тоглоомыг нэмбэл 9 дээр очиж байна. Энд чинь юу гэсэн үг вэ гэхээр 4 дээр 2-ыг нэмээд 3-ыг нэмлээ гэсэн үг. За 3-ыг нэмэхдээ яаж нэмдэг вүлээ? Эхлээд 2-ыг нэмээд дахиад 1-ийг нэмдэг шүү дээ. Одоо бүгдээрээ энэ загвараа дэвтэр дээрээ бичиж өнөөдрийнхөө сар өдрийг тавиараа хүүхдүүдээ 12 дугаар сарын 1. За саяныхаа ярилцсан загварыг тоон илэрхийлэл болгон бичиж 4 дээр 2-ыг ялаа хүүхдүүдээ нэмсэн. За одоо 4 ба 2-ын нийлбэр тийм үү эхлээд бичигдлээ. 4 ба 2-ын нийлбэр дээр 3 тоглоомыг нэмсэн. Аавныг уншихдаа хэрхэн уншдаг вэ гэхээр 4 ба 2-ын нийлбэрийг 3-аар нэмэгдүүлсэн. 4 ба 2-ын нийлбэрийг 3-аар нэмэгдүүлсэн гэж уншина. Одоо бүгдээрээ хариуг нь олохын тулд хэрхэн бодох вэ? Шууд хариу тавихгүйгээр задалж бодох аргад өнөөдөр хэсэгэн суралцсан. За эхлээд бид ялаа 4 ба 2-ын нийлбэрийг олно гэж ярьсан тийм үү? Тэгэхээр зэрэг одоо 4 дээр нэмэх нь 2 тэнцүү. Хэдвээ 4 дээр 2-ыг нэмэх амархан шүү дээ. Хэд гардаг вүлээ? 6 гардаг. За одоо тэгвэл 4 ба 2-ын нийлбэр маань 6 гарчихлаа. Тэгэхээр энэ тоодоо байгаа гэсэн үг үү? Байхгүй гэсэн үг. 4-ийг 2-тэй нийлүүлээд 6 боллоо гэсэн үг. За одоо 6 дээрээ 3-ыг нэмлээ. 6 дээр 3-ыг нэмэхэд тэнцүү хэд вүлээ? 6 дээр 3-ыг нэмэхэд хамгийн амархан арга нь эхлээд 2-ыг нэмэх хэд вэ? 8. Тэгээд үлдсэн нэгээ нэмэхээр 9 гарна. Ингээд 3 хүүхдэд нийтдээ 9 тоглоом байсан байна. За тэгэхээр зэрэг эцсийн эцэст бид 4 ба 2-ын нийлбэрийг
3-аар нэмэгдүүлээд 9 болголоо гэсэн үг. Тэгэхээр өмнөх энэ тоонуудыг дэвтэр дээрээ бол бид арилгаж чадахгүй, ганцхан толгой дотроо нийлүүлсэн, дахиад нийлүүлсэн гэдгийг л санаж явна гэсэн. Тэгээ эцсийн эцэс 9 боллоо гэсэн үг. За дараагийн зураг дээр ярилцъя. Үнийг хэрхэн загварчлан үзүүлж вэ? За нэг ишгийг нэгээр төлөөлсөн байна нэг төрсөөр, ирж байгаа хоёр ишгийг хоёр төрсөөр төлөөлж, араас нь ирж байгаа 4 ишгийг 4 төрсөөр төлөөлжээ. Эхлээд нэг дээр 2 нэмэгдлээ, дахиад 4 нэмэгдлээ гэсэн. Үнийг уншия одоо бүгдээрээ нэг дээр 2-ыг нэмээд дахиад 4-ыг нэмлээ. Нэгдээ хэд болсон бэ? За хэд болсон? Нэг дээр 2-ыг нэмэхээр 3, 3 дээр 4-ыг нэмэхээр 7 боллоо. Үнийг бүгдээрээ өөрсдийнхөө тооллын бүснэтэн дээр өөртөө байгаа тооллыг хэрэгслээр төлөөлүүлэн дүрслэе. Эхлээд байсан 1, нэмж ирсэн 2, дахиад нэмэгдэж ирсэн 4. Үнийгээ шугамн дээрээ дүрслэе. За нэгийн тоон дээрээс эхлэнэ гэсэн. Нэг дээр 2 нэмэгдээд 3 боллоо. 3 дээр 4 нэмэгдээд 7 боллоо. 4-ийг нэмэхдээ яаж нэмдэг вүлээ? 2 2-оор нь нэмдэг шүү дээ. Одоо үнийгээ дэвтэр дээрээ өргөжлүүлэн бичье. Бидний дэвтэр дээр ийм илэрхийлэл бичигдсэн байгаа. Үнийг үйлдэл хавсарсан тоон илэрхийлэл гэж нэрлэдэг. Үйлдэл хавсарсан гэдэг маань хэдэн үйлдэл хавсарсан, 2 үйлдэл хавсарсан тоон илэрхийлэл. За одоо тэгвэл ард талд нь 2 нүдний заавал саяныхаа ярилцсан дүрслэлийг тоогоор илэрхийлэн бичье. 1 дээр 2 нэмэгдсэн. За 1 ба 2-ын нийлбэр дээр 4 нэмэгдсэн. Бүгд хэд болсон бэ гэдгийг олохын тулд одоо эхлээд яах вэ? Саяны түрүүний ярилцсанаар 1 ба 2-ын нийлбэрээ эхлэж олно. 1 ба 2-ын нийлбэр 3. За одоо гарсан 3 дээр нь яах вэ? Нэмэгдэж ирсэн 4-өө нэмнэ. 3 дээр 4-ыг нэмье. За 3 дээр 4-ыг нэмэхэд 4-ыг яг 2 2-оор нь нэмчихдэг. 2-оор нь нэмэхээр 5, дахиад 2-ыг нэмэхээр 7 гарна. За одоо бүгдээрээ сурахчиг рүүгээ эргээд оръё. Сурахчиг дээр маань энэ 1 гэсэн тоо байгаа. Энэ юуг илэрхийлж байгаа вэ? 1-р бодлого буюу 1-р номер гэсэн. За энэ тоон шулуун байна. Бидэнд байгаа шугам гэсэн үг. Тоон шулуун дээр мэлхийний хариалтыг дүрсэлжээ. Мэлхий хэд дээрээс хариалт эхэлсэн бэ? 2 дээрээс. Хэд хэдээр хариалсан бэ? Эхлээд 1, дахиад 1. Үнийг илэрхийлэл болгон бичихэд 2 ба 1-ийн нийлбэрийг 1-ээр нэмэгдүүлсэн гэсэн үг. За одоо үнийгээ бүгдээрээ өөрсдөө байгаа тооллын хүснэлтэн дээрээ тооллынхаа хэрэгслээр дүрслэе. За 2 дээрээс өсрэлт эхэлсэн учраас 2-оор дүрслэлээ. Дахиад 1 дүрслэл, дахиад 1 дүрслэл гэсэн. Ингээд 2 хариалт маань 1-ээр нэмэгдлээ, 1-ээр нэмэгдлээ гэсэн. Үнийгээ тоон шулуун дээр буюу өөрсдийнхөө шугамн дээр дүрслэе. За 2 дээр 1-ээр нэмэгдэхээр 3 боллоо. Дахиад 1-ээр нэмэгдэхээр 4 дээр очлоо гэсэн. Үнийгээ одоо дэвтэр дээрээ өргөжлүүлэн бичье хүмүүдээ. Бидний дэвтэр дээр 2 тоон илэрхийлэл бичигдсэн байгаа. Одоо 3 дахь тоон илэрхийллийг бичье. За 3 дахь тоон илэрхийллийг бичихдээ энд бичих үү? Үгүй. Яагаад тэгэхээр бид нар шинэ бодлого бодож эхэлсэн. Тэгэхээр номер гэсэн үг гэсэн үг энэ. Үнийг дуурайгаад бичээрэй. Номер гэдгийг ингэж тэмдэглэдэг. За 1-р номер буюу 1-р бодлого гэсэн. Одоо доороос нь саяныхаа тоон илэрхийллийг бичье. 2 маань 1-ээр нэмэгдсэн, дахиад 1-ээр нэмэгдсэн. Нийт хэдвэ гэсэн үг. Одоо яаж батах вэ? 2 ба 1-ийн нийлбэр 3. Эхлээд яах вэ? 2 ба 1-ийн нийлбэрээ энэ 2 ба 1-ийн нийлбэрээ эхлээд олно. Гарсан хариун дээр нь 1-ийгээ нэмнэ. Тэнцүү 4. За тэгэхээр 2 ба 1-ийн нийлбэр 3 болохоор зэрэг энд ба 2 ба 1 чинь
яасан гэсэн үг. Нийлээд 3 болсон гэж бодсон шүү хүмүүдээ. За тэгээд 3 дээрээ 1-ийг нэмэхээр 4. Одоо эргээд сурах бичиг рүүгээ оръё. Сурах бичгийн 1-р бодлогын 2 дахь зураг дээр ярилцъя. Одоо дэгдээхний хараалтыг үзүүлжээ. Дэгдээхээ 1-ийн тон дээрээс эхлээд 4 хүртэл хараалсан. Хэдээр нэмэгдсэн бэ 4 хүртэл? 1, 2, 3. 3 хараалтыг алгасаж 4 дээр шууд 1 дээрээс шууд 4 дээр очсон гэсэн. Тэгэхээр 1 дээр нэмэх нь 3. Дахиад 4 дээрээс шууд 8 руу очсон. Хэдээр нэмэгдсэн? 1, 2, 3, 4-өөр нэмэгдсэн гэсэн. Тэгэхээр 1 ба 3-ын нийлбэрийг 4-өөр нэмэгдүүлэхээр шууд 8 дээр очиж байна гэсэн. Одоо өөрсдийнхөө толлын хүснэгтэн дээр ярилцъя. 1. За алгасаж чарайсан 3-аа нэмлээ. Одоо хэд болсон? 4 болсон. Одоо 4 дээр алгасаж чарайсан 4-ийг яах вэ? 4 дүрсээр төлөөлүүлээд нийтдээ хэдэн дүрстэй болов? 1 дээр 3-ыг нэмлээ 4, 4 дээр 4-ыг нэмлээ 8. Одоо шугамн дээрээ ярилцъя. 1 дээрээс 3-ыг нэмээд 4 дээр очлоо. 4 дээр 4-ыг нэмээд 8 дээр очлоо. За 4 дээр 4-ыг нэмэхэд 2 2-оор нэмдэг гэдгийг багш нь зааж өгсөн тийм ээ. Зэрэгээ санаарай. Одоо бүгдээрээ дэвтэр дээрээ үргэлжлүүлэн бичье. За 1 3-аар нэмэгдсэн, дахиад 4-өөр нэмэгдсэн. Нийт хэд болсон бэ гэдгийг бодохдоо эхний 1 ба 3-ын нийлбэрээ эхлэж олно. Хэд болсон? 1 дээр 3-ыг нэмэхээр 4. За одоо гарсан 4 маань одоо 1 ба 3 чинь толгой дотроо бид яах нь вэ? Нийлүүлээд 4 болсон гэж санана. Одоо 1 маань дахиж хэрэглэгдэхгүй, 3 маань дахиж хэрэглэгдэхгүй гэсэн үг. Нийлээд 4 болчихсон. Одоо 4 дээрээ 4-ийг нэмэхээр тэнцүү 8. Эцсийн эцэс 1 ба 3-ын нийлбэрийг 4-өөр нэмэгдүүлсэн маань энэ үйлдэл хасарсан илэрхийлэл маань 8 болж хувирлаа гэсэн. Эргээд бүгдээрээ сурах бичиг рүүгээ оръё. Сурах бичиг дээр ийм 2 илэрхийлэл байгаа. Тон илэрхийллийн эхнийх нь уншия. 3 ба 1-ийн нийлбэрийг 3-аар нэмэгдүүлнэ. За үүнийгээ бодохдоо дэвтэр дээрээ үргэлжлүүлэн бодъё. 3-ыг 1-ээр нэмэгдүүлээд 3-аар нэмэгдүүлсэн. Нийт хэд вэ? За эхний 3 ба 1-ийн нийлбэрийг эхлэж бичнэ гэсэн. За 3 ба 1-ийн нийлбэрийг оллоо. Хэд вэ? 4. Тэгэхээр 3 ба 1-ийн нийлбэр маань одоо хэд болж хувирсан? 4 болсон. Одоо 3 байхаа байсан, 1 байхаа болсон. Нийлээд 4 болсон гэсэн. Энэ хоёр тооны оронд 4 болж хувирлаа гэсэн. Одоо 4-ийг 3-аар нэмэгдүүлээд хэд вэ? 7. Эцсийн хариу 7. Эргээд сурах бичиг рүүгээ оръё. Дараагийн 2 дахь илэрхийллийг уншаарай. 4 ба 2-ын нийлбэрийг 2-оор нэмэгдүүллээ. 2-оор ихсгэлээ гэж ярьж болно. Үүнийгээ өөрсдөө бидаад бодоорой хүүхдүүдээ. За компьютер юм уу сурахтаа төр зогсоож байгаад утсаа төр зогсоож байгаад бодож хаад цааш нь дараагийнхаа сурах бичгийн хуудас руу ороорой. За сурах бичиг рүүгээ эргээд оръё. Сурах бичиг дээр ийм загвар байгаа. 2 гэсэн тоо юуг илэрхийлнэ гэлээ? 2 дугаар бодлого гэсэн. Энэ ямар тэмдэглэгээ вүлээ? Холбоорой гэсэн. За 8, 10, 9, 10. Дадалд нь бас 10, 8, 10, 9 гэсэн байна. Тэгвэл одоо энэний сурах бичиг дээр загварчлан үзүүлсэнийг харъя. Яс мэлхий ясан. Эндээс гараад 5. 5 дээр 3-ыг нэмээд 8. Дахиад 1-ийг нэмэхээр 9 дээр очиж. Тэгвэл одоо эндээс гарлаа. 1 дээр 3-ыг нэмээд 4. 4 дээр 5-ыг нэмээд 9. Хаанч утсан яс мэлхий 9 гарах замаар явж байна гэсэн. За өмнө зүгээс эхлүүл ингэж яваад хойно очихороо 9 дээр очив. Хойд зүгээс эхлүүл дахиад энэ замаар яваад 9 дээр очив. Яс мэлхий 9-өөс 9 рүү яаж явсан бэ? Үүнийг бүгдээрээ дэвтэр дээрээ тоон илэрхийлэл болгон бичье. Үйлдэл хавсарсан тоон илэрхийлэл. Хэдэн үйлдэл хавсрах вэ? 2 үйлдэл хавсарна. За шинэ мөрнөөс 2 номергээ бичээрэй. Нэгийг 3-аар нэмэгдүүлээд
дахиад 5-аар нэмэгдүүл. Үйлдэл хавсарсан гэдэг маань 2 үйлдэл орсон учраас 2 үйлдэл хавсарсан тоон илэрхийлэл. Тоогоор өгөгдсөн учраас тоон илэрхийлэл гэж байна. Эцсийн үр дүн хэд дээр очих вэ? За эхлээд 1 ба 3-ын нийлбэр гэсэн тийм ээ хүүхдүүдээ. Одоо 1 ба 3-ын нийлбэрээ олъё. 1 ба 3-ын нийлбэр. Нэмэгдэхүүний байрыг сольж бичихгүй яг байгаа байраар нь бичнэ. Харин нэмэхдээ байрыг нь сольж толгой дотроо цээжээр 3 дээр 1-ийг нэмээд хэдвэ гэж бодож болно. Ингээд нийлбэр нь 4 гарлаа. За одоо 4 дээрээ 5-ыг нэмнэ. За 4 дээр 5-ыг нэмнэ гэдэг маань бичихтэй бол байгаа байдлаар нь бичнэ. Байрлал нэмэгдэхүүний байрыг сольж бичихгүй. Харин өөрсдөө цээжээр бодохдоо байрыг нь сольж нэмж болно. 5 дээр 4-ийг нэмж болно. 5 дээр 4-ийг нэмэхэд 2-ын 2-оор нь нэмээд 5 дээр 2-ыг нэм 7, дахиад 2-ыг нэм 9. Тэнцүү 9 гарна гэсэн. Тэгэхээр эхлээд 1 ба 3-ын нийлбэрийг олсон тийм үү? Тэгэхээр 4 гарсан гэдэг маань 1 ба 3-ын оронд 4 байрлалаа гэсэн үг шүү. 1 нь байхгүй болоод 3 нь байхгүй болоод 4 болж хувирлаа. Одоо 4-ийг 5-аар нэмэгдүүлэхээр 9. Эцсийн дүн үйлдэл хавсарсан илэрхийлэл маань 9 болж хувирлаа гэсэн үг. За эргээд сурах чигээр рүүгээ оръё. За сая яст мэлхийний явсан замыг ярилцсан бол одоо бүгдээрээ зарааны явсан замыг ярилцъя. Зараа шууд 5 руу ирсэн. 5-аас энэ 10 номер дээр зараа зогсож байгаа тийм үү? Тэгвэл энд 10 дээр л очих ёстой. Тэгвэл 5 дээр хэдийг нэмээд 10 гарах вэ? 5 дээр 2-ыг нэмлээ. Дахиад 3-ыг нэмэхээр хэд гарав? 10 гарлаа гэсэн. 3 дээр 2-ыг нэмээд дахиад 5-ыг нэмэхээр 10 гарлаа гэсэн. Зараа бол 10-аас 10 руу явна. За одоо тоон илэрхийлэл болгон бичиж 5 маань 2-оор нэмэгдлээ. Дахиад 3-аар нэмэгдлээ. Хэд гарах вэ? Тэгэхээр эхний нийлбэрээ олно. 5 ба 2-ын нийлбэр хэд вэ? 7. 2-оор нэмэгдүүлэх хамгийн амархан байдаг тийм ээ. Одоо гарсан 7-гоо 3-аар нэмэгдүүллээ. Тэнцүү 10. Тэгэхээр зараагийн 10 дээр очихыг хэлбэр олж болж гинэ. 5 ба 2-ын нийлбэрийг олцоход 7 гарсан. 5 ба 2-ын нийлбэр чинь 7 болж хувирлаа гэсэн. Одоо 7-гоо 3-аар нэмэгдүүлээд 10. Эргээд сурах чиглэлөө очие хүүхдүүдээ. Одоо яах вэ? Дараагийн амьтдын явах замыг олно. За энд 10, энд 8. Ямар замаар явж иж 8 дээр очих вэ? Ямар замаар явж иж 10 дээр очих вэ гэдгийг бүгдээ бие дааж бодоорой. Одоо бүгдээрээ багштайгаа хамтраад дараагийн илэрхийллийг ярилцъя. Сая бид нар дандаа нэмэгдүүлсэн. Одоо тэгвэл нийлбэрээс ялгуурыг тоог яах нь хасаж болно. Ялгуурыг олж болно. Тэгэхээр хоёр өөр үйлдэл хавсарсан илэрхийлэл бас байж болдог байна. 5 ба 3-ын нийлбэрийг 4-өөр хорогдуулна. 5 ба 3-ын нийлбэрийг 4-өөр багасгана. 5 ба 3-ын нийлбэрийг 4-өөр цөөрүүлнэ. Гэх мэтлэн ярьж болно. Одоо яах вэ? 5 ба 3-ын нийлбэрээ олно. 5-ыг 3-аар нэмэгдүүлээд дахиад 4-өөр хорогдуулна гэсэн. Нэмэгдүүлээд хорогдуулах. За одоо эхний 5 ба 3-ын нийлбэрийг оллоо. Тэнцүү хэдүү 5 дээр 3-ыг нэмнэ гэдэг маань 3 маань юу вэ? Задлаад нэмж болно. Эхлээд 2-ыг нэмээд дараа 1-ийг нэмнэ. Бүгдээ 3-гаа тоолж нэмэхгүй шүү. Тоолдын хэрэгсэл ашиглахгүй шүү. Аль болох цээжээр бодохыг бодоорой. Шугамн дээрээ бас тоолж нэмэхгүй шүү. За 8. Тэгвэл одоо 5 ба 3-ын нийлбэр маань хэд болж хувирсан бэ? 8 болж хувирлаа. Бид үүнийг яадаг вэ? Хараарай хүүхдүүдээ. Үүнийг толгой дотроо балруулдаж арилгалаа гэсэн үг. Тэрнээс дэвтэр дээрээ балруулдаж арилгана гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр 5 ба 3-ын нийлбэр маань хэд болж хувирсан? 8 болж хувирсан гэж бодно. Одоо 8-аас 4-ийг хасна. 8-аас 4-ийг хаслаа 4. 8-аас 4-ийг хасах яаж хасах вэ? Эхлээд 2-ыг хасаад 6, дахиад 2-ыг хасаад 4. Өөрөөр бас 4 дээр хэдийг нэмбэл 8 гарах вэ гэж бас бодож болдог тийм ээ. Ингээд эцсийн дүн 4 гарлаа гэсэн үг.
За хүүхдүүдэд цэцэр дээрээ бичиж аваарай. За эцсийн дүн бидний дэвтэр дээр бол илэрхийлэл маань ингэж харагдана. Тийм хүүхдүүдэд 5/3-ын нийлбэрийг 4-өөр хоригдуулна. Тэгэхэд эцсийн үр дүн 4 гарч байна. Нэмэгдүүлээд хоригдуулж байна. Тэгэхээр зэрэг бид яах нь вэ? Толгой дотроо ерөөсөө 4 болгож эцсийн үр дүн гаргалаа гэсэн. Яаж илээ? 5-ыг 3-аар нэмэгдүүлээд 4-өөр хоригдуулахад л эцсийн үр дүн 4 гарлаа. Үүнийг бодохдоо эхлээд 5-ыг 3-аар нэмэгдүүлээд 8 гаргасан. 8-ыг 4-өөр хоригдуулаад 4 боллоо гэдгийг бодчих нь. Бодоод эцсийн үр дүн 4 маань үлдэж байгаа биз? Нөгөө үйлдэл хавсарсан тоон илэрхийлэл чинь ийм болж хувирлаа гэсэн. Үнийг бүгдээрээ шоогоор загварчлан үзүүлье. Эхлээд бидэнд хэд байлаа? 5 шоо байсан. За бүгдээрээ тооллынхаа хүснэгтэн дээр өөртөө байгаа тооллын эргэслийг өрөөрэй. 5 шоо. За энэ дээр хэд нэмэгдлээ? 3 нэмэгдсэн. 5 дээр 3-ыг нэмэхээр хэд гарсан? Нийтдээ энд 5 байгаа. 5 дээр одоо 3-ыг нэмэхэд 2-ыг нэмээд 1-ийг нэмэхээр 8. 5-аас 7 8 гэсэн. Одоо 8-аасаа одоо ингээд 8 болсон байгаа тийм үү? Одоо энэ 8-аасаа хэдийг хоригдуулж байгаа? 4-ийг хоригдуулж байгаа, 4-ийг авч байгаа, 4-ийг хасж байгаа гэсэн. Одоо 4-ийг нь авчихъя. Хэд үлдсэн? 4 үлдлээ. Эцсийн үр дүн ерөөсөө л энэ 4-ийг гаргах. Хай зарсан гэсэн үг. За одоо тэгвэл сая нэмэгдүүлээд хоригдуулсан бол одоо хоригдуулаад дахиад хоригдуулъя. Хасаад дахиад хасъя. Цөөрүүлээд дахиад цөөрүүлъя. 7-г 3-аар хоригдуулаад 4-өөр дахиж хоригдуулъя. 7/3-ын ялгуурыг олцоход дахиад 4-өөр хоригдуулна гэсэн. За үүнийг бодохдоо 7/3-ын ялгуур хэд вэ? 7-оос эхлээд 2-ыг хасна, дахиад 1-ийг хасна гэсэн. 7-оос 2-ыг хаслаа 5. 5-аас дахиад 1-ийг хаслаа 4. Одоо 7/3-ын ялгуур чи хэд болж хувирсан? 4 болж хувирсан. Одоо энд 7/3-ын ялгуур байгаа юу? Толгой дотроо байхгүй болсон гэж санана. Тэгээ дэвтэр дээр чинь бол байна шүү дээ хүүхдүүдээ. Дэвтэр дээрхийг арилгаж балруулж болохгүй. За одоо яасан? 4-өөс 4-ийг хасна. 4-өөс 4-ийг хаслаа тэг. Эцсийн үр дүн бид энэ тгийг л бодох ёстой. За хараарай хүүхдүүдээ. 7/3-ын ийм байсан тийм ээ. Одоо 7/3-ын ялгуурыг оллоо 4. Тэгэхээр энэ 7/3 маань 7 3 гэдэг энэ хоёр тоо маань яасан байх болсон. 7-оос 3-ыг нь хассан чинь хэд үлдсэн? Энэ 4 үлдсэн гэсэн энэ 4. Одоо 4-өө дахиад 4-өөр хоригдууллаа тэг. Тэг гэдэг маань хоосон боллоо гэсэн. Одоо үнийгээ бүгдээрээ шоогоор загварчлан үзүүлье. Хэд байлаа эхлээд 7 байсан тийм ээ. 3-ыг нь хоригдуулчаар хэд үлдсэн? Энэ 4 үлдсэн. 4-өөс 4-ийг дахиад авчихлаа. Хоосон боллоо. Хоосон юу гэж хэлж байгаа вэ? Тэг гэж төсөлдөг шүү дээ. За энэ маань дэвтэр дээр нь байна. Бидний толгой дотор болохоор зэрэг байхгүй болоод ганцхан эцсийн үр дүн тэг болж хоосон болж үлдлээ гэсэн үг. За дараагийн илэрхийлэлийг бодъё. Энд яасан? Нийлбэрийг 4-өөр хоригдуулсан. Энд ялгуурыг 4-өөр хоригдуулсан. Одоо энэ нийлбэрийг дахиад 4-өөр хоригдуулж үзье. 7/3-ын нийлбэрийг 4-өөр хоригдуулна. 7-г 3-аар нэмэгдүүлээд хэд вэ? 7-г 3-аар нэмэхэд хамгийн амархан арга нь яаж нэмэх вэ? 2-ыг нэмээд 1-ийг нэмэх 10. Одоо 7/3 маань хэд болж хувирсан? 10 болж хувирсан. 10-аас 4-ийг хаслаа 6. Эцсийн үр дүн 6. За одоо бүгдээрээ энийгээ дүрсэлж үзье. Бидэнд хэдэн шоо байлаа? 7 шоо байсан. 7 шоон дээр 3 шоо нэмэгдэхээр хэд болсон? 10 боллоо гэсэн. Одоо 10-аасаа 4-ийг нь авцсан чинь хэд үлдсэн? 6 үлдсэн. Эцсийн үр дүн бидний 6 шоог л үлдээхийг зорьсон байх шүү дээ.
За 7 ба 3-ын нийлбэрийг яасан? Дэвтэр дээрээ бол ингэж бодно тийм ээ. Зийн үр дүнд 6 олдно. За хүүхдүүдээ 6 ба 3-ын нийлбэрийг 5-аар хорогдуулъя. 6 ба 3-ын нийлбэр маань хэд вэ? 9. Бид одоо бодож сурсан тийм ээ. Одоо 9-ийг 5-аар хорогдуулахаар 4. Хэд гарсан? 4 гарлаа. Одоо 8 ба 3-ын ялгуурыг 4-өөр хорогдуулъя. Одоо эхлээд яах вэ? 8 ба 3-ын ялгуураа олно. 8 ба 3-ын ялгуур 5. Одоо 5-ыг 4-өөр хорогдууллаа. Хэд вэ? 1. Эцсийн үр дүн 1 л гадахыг зорьсон. Одоо 3 ба 4-ын нийлбэрийг 4-өөр хорогдуулъя. За 3 ба 4-ын нийлбэр хэд вэ? 7. 3 дээр 4-ыг нэмэхэд 2 2-оор нэмж болно. Мөн 4 дээр 3-ыг нэмж болно тийм ээ. За одоо 7-гоо 4-өөр хорогдууллаа. Хэд вэ? 3. Энд 3 гэж түрүүний бичээстэй байсан тийм ээ. Тэгвэл ийм 3 гарах илэрхийлэл бид бас зохиож бодож болох нь уу? Болох нь байна. За гэрийн даалгавартай хүүхдүүдээ эдгээр илэрхийллийг энэ 6 илэрхийллийг багшийнхаа заасан аргаар бодоорой. Баяртай хүүхдүүдээ.